Урдаас үж орсон нэр. Яа. Наа ингэ явж болохгүй юу? Хэрийн цайг нэ. Спорт аяга өрөлтийн тэмцээн болж байна. Цас ингээ гэлтгнах гоётой нарантай байна. Гурван 150 км. Өөрөө доошлох байсан. Километр чиш. Метр, километр гэж бас нөгөө метр алгачихлаа. Надаа. Тэжээс юу самттай гэсэн шүү. Бооцсон. Тэгж зам яриа сонсон ёо. Өнөөдөр зовлонгийн дараа гэж. Йоо, таатаас ороогүй юм байна. Зовцсон байж өгнө. Ороогүй. Ороогүй шүү. Тэр зам. Тэр зам. Ой, наан хөтэ дахин хөтэ бүзэн. Наан хөтэ юм уу? Ногоо бас яаж чарган. Ногоо. Ногоо. Тэстэ. Хараач юм тийш гарч ирлээ. Йоо, энийг хараач. Яа. За. Унчлаа. Камер дээр гоё гарахгүй байна гэж хэлээ шалбараа унжаад байна. Зэрчүү. Тэ гоё юм аа энэ. Энд цархагаар матцаад. Nice. Стойрт. Яа, энэ матц чамс хараа. Яг бэмби өгүүлэн нэг санаанд оруулаад байна. Би багт хаалт даа орой дээр нь гарах гэж уйлж унжиж боо юм болж гарч ирлээ. Би чадсан. Оогоо чи ингэж гарч ирлээ шүү дээ. Ятадлаа. Хамтдаа ээж чаваасаа ууцгаая гэж байна.
тэнгэрт хөрч хөрөл мөнгөнд тусал болно. Одоо би персинг хэлэх гэж байна. Үнсгэлжи VIP персинг гинэ. Тэгээд айж ирлээ. Эмэм ришт хэлэх байсан ч хаяагаад. Өмнө бол нэг цол болсон юм чи одоо ихэд цол нас явах гэсэн юм ингээд юм хайх болчт юм шиг. Нэг амар өвчнгүй. Гэтэл өвцөн. Жангид персингтэй. $7 байна. Гой $7 өдрийн эргэн тойрны хажуудад гадаа суухгүй те. Миний персинг нэрээ аваа сая идэж байгаа. Нэг энэ персинг хэлэхэр ялангуяа энэ орууланд хэлэхэр яг тоолбор хийж явах үед хавддаг эсвэл маргааш нөгөөдрөөс нь ингээд уруулж ер нь хавдна гэд. Тэгэхээр надаа ингээд урт эмэг ооз зээтэй хавдах юм бол одоо уршигаа ингээд хавдах юм бол энэ эмэг таарна гэдэг юм урт эмэг хийж өгсөн. Азтай нь би ерөөсөө хавдахгүй байгаа миний уруул тэрэнд би амар их баярлж байгаа. Тийм ээ. Тэрэлрүүлгийн шинжилгээ өгөөд би тэгсэн чинь тэрэн дээр намайг уургийн алдагдaltaй гэж гарсан. Тэгээ бөөрийн эмчэд үзүүлэх шаардлагатай гэсэн. Би бол энийг бодохдоо би жингээ хасахдаа нүүрс усаа ч юм уу тэгж нэг ангилч ч юм уу хасаагүй шууд бүх юмаа хассан. Тэгэхээр ингээд бүх зүйл маань хасагдсан гэсэн үг байхгүй уурагч вэ шингэнжээ бүх юмаа алдаж жин хассан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас миний нийтлээ буруу болж таарж байгаа. Дээрээс нь нэр дэлрүүлгийн шинжилгээгээр хавдрын маркер гардаг юм байл шүү. Хавдрын маркер гэдэг нь юу вэ гэхээр ингээд тусаар дамжуулаад чиний бид ямар нэгэн хавдар байна уугүй юу гэдгийг л тэр хавдрын маркер гарч ирдэг юм байл л дээ. Тийм учраас заавал хавдрын маркер өөрөө бүр заавал тэг бас эрт дэлрүүлгээд заавал өгөөрэй. Эрт дэлрүүлгээр бас миний нэг нээсэн зүйл нь өдрлийн эмчтэн үзүүлчихсэн чинь өдөө анаад ингээд гараа өргөөд босоохоор зогссон байхгүй. Тэгсэн чинь ингээд би нэг найгаад ер нь бол гэртээ ирээд ч гэсэн би үзэн өдөө анаад гараа өргөөд ингээд босоогоор зогсохоор би ингээд нийтлэл рүү ингээд аль нийтлэл рүү ингээд унах гад илээ. Тэгэхээр ингээд миний толгой тарих иргэдэг болж таарад байгааз. Тэгээ энэ мэдчлэн зүйлүүдийг би эрт дэлрүүлгийн шинжилгээнээс мэдэж авсан. Персинг хэлэх амин хүсэж байгаа гэснээр тэгээ хүсээд ингээд персингээ хийлгэж гисэн. Одоохондоо бас сонирхолтой байгаа учраас юм харагдах үе эмэгтэй байгаа. Яванда энэ эмгийг би жижигрүүл. Ер нь бол урталтай амир хөөрхөн цэнгэр шигтэй эмэгтэй байгаас тээ. Сайхан би нэрээ гоо сайхны юмуд авсан. Үлээ 23 оны 5 сараас эхлээд ер нь заяа бэлгийн хэрэглэгч болсон. Тэгээд өмнө нь бол угаасаа Япон бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг байсан. Гэхдээ Япон явж ирээд Япон бүтээгдэхүүнүүд Монголд орж ирж байгаа Япон бүтээгдэхүүнүүд тэнд ямар байдаг вэ гэдгийг мэдсэн учраас Япон бүтээгдэхүүнээс хэрэглэхгүй байгаа. За нарны туснууд аягүй салагддаг. Мишагийн нарны тус авсан. Тэгээд хамгийн чухал нь праймер байдаг шүү дээ. Тэгээд праймер авсан. Тэгээ ер нь бол нүүр бодохын өмнө праймер тавих нь маш хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон. Ийм дэлгүүр байдаг шүү дээ. Жижигхэн уусан л гэж дээ. Тийм энэ дэлгүүр болохоор заяа. Гол сайхныхын бүтээгдэхүүнүүд яг Чайна л да. Чайна. Одоо энэ чинь гэрлүүлэгч байгаа байхгүй юу? Эднэр нь айгуу дайжгүй санагдсан. Энэ бол амар гоё гаралттай юм билээ. Тэгээд үнэн нас айгуу хямдхан. Тэгээ энэ гэрэл мэл надад амар таалагдсан. Бас энэ тэнэг авсан. Энэ тэн болохоор ингээд 18,000 гэсэн заяа. 18,000. Энэ болохоор 9,000 гэлүүдээ. Тэгсэн ш нэрээ. Тэгэхээр сонирхоод үзээрэй заяа энэ дэлгүүрийг. Гэтэ ер нь огт маань мэдж байгаа хөө. Энийг авсан. Ингээд одоо ингээд гоё дулаарсан. Тэг ингээ өнгөнгийн саана амар гоё хэрэг. Одоо ингээд дулаархаар угаасаа нэг юм гоё зүгээр юм сагаар ингээд нүдэн өнгөлөөд ингээд явал амар гоё юм санагдаад. Яна би юм болно өнөрлөж үздэг шүү дээ. Тэгээ энэ цаг авсан. Тэнд бүр гоё гарах байгаа. Би бас тестерлж аваад авсан. Тэр амар гоё санаад.
Ямар ч амар гоё саанууд олон саанууд авсан. Яг эдгээр надад маш хэрэгтэй байсан учраас ийм саанууд авсан. За Зоябилгээс Зоябилгээд нэг ингүүн гэдэг ийм дотроо 10 ширхтээ ийм маск байсан. Тэгээд үнэ нь 15,000 гэж хэлсэн учраас би авсан 10 ширхтээ 15,000 гэхээр нэг маск нь 1500 гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ бас надад амар таалагдсан. Таад очиж туршаад үзээрэй. Энэ яагаад гэхээр аюу шинэнтэй. За дараагийнх нь гоо гэд Монгол брэнд. Би ер нь Монгол брэндээ аягүй их дэмждэг. Ер нь Монгол брэндийн юмнуудыг аягүй их авах хүсдэг. Гэхдээ Монгол брэндийн хувцснууд маш үнэтэй байдаг. Маш үнэтэй байдаг. Тэр нь амар хэцүү. Говь мовын чинь өчтөр нэрээ говь орсон ч тэр говийн одоо говь бас амар үнэтэй юм а тий. Үнэтэй юм биш шүү. Тэгээ ер нь бол айл болох Монгол брэндээ дэмжих хүсдэг. Монголд үйлдвэрлэсэн гэвэл айл болохыг авахыг хичээдэг. Гэхдээ үнэн нь бас боломжийн байх хэрэгтэй. Тэгээ ийм хөөрхөн савлгаатай юм дээ. Энэ надад савлгаанаас аяг талцсан бас цаас үүд аяг таалагдсан. Тэгээ энэ юу агаа вэ гэхээр шүү дээ. Энэ нөгөө нэг эмэгтэйчүүдийн хөөс нөгөө эмзэр хитний хөөслөг чицраантай энэ сан ба. Тэгээ ер нь бол угаасаа ашигтай бактери дэмжинд бол зориултын савн хэрэглэх хэрэгтэй гэж байгаа. Тэгээ би өмнөөс хэрэглэдэг байсан. Тэгээд бас хэрэглэхгүй байж одоо буцаад хэрэглэхээр шийдсэн. Савн байдгийм. За иймэрхүү юмуд авсан. Би ингээд нөгөө нэг персингээ хийлгчээд зүгээр нэг стори хийсэн байхгүй зүгээр нэг 6 цагаад хийсэн. Тэгээд бичлэг бас хийсэн байхгүй. Гоё персигтэй болчоод хүн чинь тэгээ бас гайхуулмаар штэ. Жохон гайхаад өгөлдөө гэд. Тэгсэн чинь наад гисэн. Амар олон хүн шоолсон. Тэгээд саяхан анаас Instagram-а private болгосон. Зүгээр би тийм хүмүүсийн доромжлыг ингээ хүсэхгүй байгаа байхгүй юу. Уул нөө public байдаг. Ер нь бол би чинь амар public хүн шүү дээ. Тэгээ миний Instagram ч гэсэн public байсан. Тэгээд ер нь анзаараад исэн чинь ингээл зураг постлох болгоно, story хийх болгоно ингээл янз янзаар ингээл бичиж орж ирэн заяа. Харахаар ингээд уурмэр. Тэгээ энэ бол миний сонирхол байсан гэдгийг ойлгоорой. Би угаасаа л piercingтэй болно гэж амирх боддог гэсэн. Өмнө ч гэсэн хамар дээр piercingтэй байсан. Тэгээ дахиад оруулан дээр piercingтэй болж байгаа. Тэгэхээр зүгээр би зүгээр нэг л юм амар сайн ойлгоод байна. Манайхан амар хүний эрхийн мэдрэмж хүнийг хүний сонирхлыг заавал ямар нэгэн зүйтэй холбдог. Одоо юу гэдэг чи эрх зүйч үйж чи эсвэл ирээдүйд хуульч болох юм гэж piercing хийлгэлээ мэллээ гэдэг нэг зэ. Би хаад байгаа байхгүй. Монголд яагаад piercingтэй хуульч? Ер нь ихтэй Монголд piercingтэй хуульч, piercingтэй их сургуулийн багш гарч иртэл бас нэлийн зай байгаа. Тэр үртэлтэй бас шивэстэй совилогч ч юм уу гарч иртэл Монголд бас хүний эрхийн мэдрэмж тэгтлээ бол хөгжөөгөө байгаа. Тэгээд тийм болохоор одоо тэгээд намайг хийжлэх юм чинь аргагүй ч юм да гэж бодох юм.